Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн үлгэрээд бүгдээрээ Матын шүдийг янаа. Матын шүд. Матын зулзаг Клои унтаа зэхэж байлаа. Ээжээ, шүдний дайган өнөө шөнө ирэх болов гэж тэр асуув. Ээж нь чиний шүд хараахан унаагүй байгаа шүү дээ. Хэмээгээд охиноо унсан сайхан амраарай гэж явав. Клои одондоо тухлан хэвтээд шүднүүдээ ганхуулж үзлээ. Нэг ч шүд хөдлөөгүй байв. Хизээ шүд маань унаахан болдоо гэж бодож байтал гэнэт нэгэн бяцхан шидэд дайган гараад ирэв. Тэр навцын цаанаас нисэн гарч ирээд Клоигийн хамт дээр сууж хов. Тэгээд би бол шүдний дайган Кити. Би чамд туслая гэд түүний шүднүүдийг үзлээ. Тэгтэл нэг шүд унах болчихсон байж гин. Шүдний дайган түүний гаван халаасандаа хийгээд онд нь шин шүд өглөө. Бас нэг онцгой бэлэг дагалдуулж өгье гэд нэг зоос гаргаж ирээд өглөөс ирээд дэрэн доороо шалгаарай гэв. Шүдний дайган баяртай гэж хэлээд нүд ирэмхийн зуус нисэн алга болсон байлаа. Маргааш нь Матын зулзагс ирээд зоос зурвсын хамт олов. Зурвс дээр нь шүдний дайган айлчилж ирэв гэсэн байлаа. Клои үүнийг ээжтэй үзүүлэхээр яарахгүй лээ.